Энэ удаагийн дугаартай маань Newtel Group хамтран ажиллаж байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд цахим залилангийн гэмт хэрэг нь 296% өссөн бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүд болон ахмад наснууд хамгийн ихээр өртөж байгаа нь туйлын харамсалтай хэрэглээ. Тэгвэл Newtel Group-ийн зүгээс үлгэртэл байдаг хэмээх нэртэй нөлөөллийн аяныг эхлүүлсэн бөгөөд хүн бүрийн маш сайн мэдэг үлгэрийн баатруудаар дамжуулан цахим гэмт хэрэг гэж юу болохыг тайлбарлахыг зоржээ. Эхний үлгэр бол Pinocchio-гийн тухай үлгэр бөгөөд бага насны хүүхдүүдийг хэрхэн хуурч мэхлэн мөнгийг нь заллин авдаг талаар дүрслэн үзүүлсэн байна. Pinocchio хүүхдтэй бол хүүхдийн гин цайлган зан чанарын тод илэрхийлэл ба уг үлгэрт муу хүмүүс хэрхэн тэдний сайхан сэтгэлийг ашиглан мөнгийг нь заллин авдаг талаар харуулan бусдыг та эцэстэн боллоо, та маш их мөнгө авахар сонгогдлоо гэх мэтчлэнгээр ятхан үнэмшүүлдэг фишинг халдлагын талаар тайлбарласан байна. Цахим заллингийн талаар таниулсан хоёр дахь үлгэр нь бидний сайн мэдэх алтан загсны үлгэр бөгөөд үлгэрт гардаг загасчин өвгөн хэрхэн эвдэрсэн твшээ засуулах гэж байхдаа алтан загсанд хуурдагдаж байсан ганц зоосоо алддаг тухай үзүүлсэн бөгөөд энэ үлгэрээр дамжуулан манай нийгэмд дан ганц ахмад настан ч гэлтгүй дунд болон залуу насны хүмүүс хэрхэн амар хэлбэр аргаар залилуулж өөрийнхөө санхүүгийн мэдээлэл болон хувийн мэдээллүүдэд бусдад алдаж санхүүгийн хохиролд ордог тухай таниулахыг зорж одоогийн нийгэмд ийм төрлийн гэмтэргүүд ихээр гарч байгааг анхааруулжээ. Нээрэл бид заримдаа алтан загсны үлгэрт итгэж өөрийн хамгийн нандин хувийн мэдээллүүдэд бусдад алдах тохиолдол чамгүй гарч байгаа бөгөөд цахим залилангийн гэмт хэрэгт таны ойр дотны хүн болгон өртөг хэрэгцэлтэйг зайлшгүй анхаарах хэрэгтэй шүү. Тийм учраас өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийг цахим залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай үлгэрийн баатрууд тохиолдсон явдлыг заавал үзээрэй. За юу цаанда манайха хаврын үйлрэл болж хамаг юм гисэд таад мэн ч гэсэн дор үрнэ цоныг хүлээгээд хэлцээд байна уу. Өнөөдөр бидний зүгээс та бүхэндээ 2014 онд гарч ирсэн Ex Machina эмээх шинжлэх ухааны уран зөгнөлт трейлер жанрын бүтээлийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Техник технологи хурцтай хөгжиж өнөө үед хэмэл яваа ухааны хүмүүсийн нийгэм дижитал байр суурь нь маш хүчтэйгээр яригдж зарим нэгэн салбарт аюул хэмээн үзэх хандлага гарсаар байгаа. Тэгвэл энэ киноны үзүүлэх санаа нь хэмэл яваа ухаан өөрөө дайсан биш. Түүнийг бүтээж байгаа буруу сэтгэлтэй хүмүүс чинь аюул занал хэл болохыг түүнчлэн энэхүү сэдвүүн цаашлаад юунд хүргэж болохыг маш өргөмцөөр шинжлэх ухааны уран зөгнөлт болон трейлер хоёрыг хослуулан хүргэсэн байдаг. Хэдийгээр энэхүү кино бараг 12 жилийн өмнө гарч байсан ч өнөө цаг үеийн зарим нэг асуудлуудыг аль хэдийн хөндөж тавьсан бөгөөд бараг 90-д зөгжээ. Энэхүү киноны зохиолч найруулагчаар Alex Garland хэмээх хэрхэм ажилласан ба гол дүрүүд нь Холливуудын хадгалт жүжигчин Oscar Isaacs болон Donald Gleeson, Alicia Vikander хэмээх жүжигчид тогложээ. Уг төлөвөө нийтдээ 15 сая доллараар бүтэж дэлхийн зах зээлээс нийтдээ 37 сая долларын ашиг олсон ба IMDb сайт дээр 7.7 гэсэн үнэлгээтэй байна. За мөн Rotten Tomatoes сайт дээр 92% үнэлгээ авсан тун чанартай бүтээл хийжээ. Одоо ингэж хэлүүлээ кинонд орцгоё. Нэрээ таадмын киног эхлүүлэхийн өмнө манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа мартаагүй зү. За энэ кино маань аль бие усаар эхлэхэд бид нэгэн програм хангамжийн компанид ажилладаг Клеб Смит хэмээх хөгжүүлэх залууг олж харав. Клеб ч одоо нэгэн өглөө ажиллаа хийгээд өжөтөл түүний утсанд уралдаанд хоцсон тухай мэйл ирдэг ба хонжуур нь компанийн гүйцэтгэх захирал Нейтэнтэй 1-7 хоногийн хувийн тансаг байшинд нь өнгөрүүлэх юм байна л да. Ингээд үүний араас үзэг зөлөгтөхөд Клеб ч одоо захирлынхаа огт хүн амтан байдаггүй зэлүүд газар байдаг тансаг хувийн байшинд нь нислэг тэргээр нисэн ирдэг ба бүр анханасаа сэвтэ идэг насан. Гэхдээ ядаж байхад тэр нислэг тэргийн Клебийг захирлынхаа гэрт буулгалгүй тэр цаана ойн цорход буулгадаг ба Клебийг голоод дагаад алхаад байвал хүрнэ гэж хэлчихэд хаяад явчихв. Яасан сонин гарвэ. Энэхүү Клеб ч уг нь тасарсан газар ирнэгээд костюм бичээх энэ өмссөн байсан боловч баахан явган аялал хийсээр байгаад эцэст нэг юм захирлынхаа гэрт нь хурч ирдэг ба өөртөө зориулаад нэвтрэх карт энэ төр бэлдээ тавьсан байлаа шүү. Үүний дараа Клеб ч өнөө картаар хаалгыг нь онгойлгож ороод явсаар байгаад удалгүй компанийнхаа гүйцэтгэх захирал Нейтэнтэй танилцж байгаамаа. Нейтэн энэ эзүү газар байдаг гэртээ баг гав ганцаархан амьдардаг ба Клебтэй аль болох түүнтэй энгийнээр харилцсан танилцж ав. Араас нь Нейтэн Клебид өөрийнхөө байрыг танилцуулдаг ба ингэх зураа хэлж байгаа. Клеб энэ бол зүгээр нэг байр биш. Харин ч миний хувийн судалгааны төв байгаа. Би чамд өөрийнхөө хийж байгаа судалгааг харуулахыг маш их хүсэж байна. Гэхдээ чи эхлээд нууцлын гэрэн дээр гарын үсэг зурх ёстой. Хэмээн хэлж Клебер баахан энд харсан сонсон үтсэн болгоныгоо задруулахгүй гэсэн гэрэн дээр гар хөлийн үсэг зурлав. Хэдийгээр эхлээд Клеб грэний заалтуудыг нь харчаад баг зэрэг чанга юм шиг санагдаад болох гэж байсан ч Нейтэн Клебийг ятгасаар аваад зурвчдаг наасан. За энэ ч сэвтээ дээ, сэвтээ. Ингээд Клебер гарын үсэг зурулсны дараагаар Нейтэн хэлж байгаа. Чи Трюнингийн тест гэж мэдхүү? Хэмээн асуув. Трюнингийн тест гэдэг бол хэмэл оюун ухаан, хүний оюун ухаантай дүүцгүүц сэтгэлгээтэй байгаа эсхийг шалгадаг сорил өгөөд 1950 онд Их Британий математикч компьютерийн шинжлэх ухааны эцэг Алан Трюинг хэмээх хүний боловсруулсан тест хийжээ. Тэгтэн Клебч нөгөө хүн өөрийгөө компьютертэй ярьж байна гэдгээ мэдэхгүй байвал хэмэл оюун ухаан тестийг давсан тооцдог тест үсттэй гэж хэллээ. Үүний дараа Нейтэн ч одоо Клебийг Эйва хэмээх өөрийнхөө бүтээсэн хэмэл оюунтай цуг Трюингийн тестэнд оруулахаар болдог ба үүнийг сонссон Клебч хэрвээ таны бүтээсэн хэмэл оюун ухаан тестийг давбалж баг бурхныг бий болгосонтой адил зүйл болно доо гэж мэгээд бэлдгнаж өглөө. Ингээд үүний дараагаар үзэг сэргэгдэж тестийн эхний уулзалт
зогсолт болоход Клеб Нейтний байшингийн дооруудыг нэгэн шорон шиг шилэн таслагатай өрөөнд орж ирэв. Тэр зураг Клебч одоо шилнүүдийг тун бат бөх болохыг анзаардаг ба шилэн хан дээр хагарсан хэсэг байхыг ч олдог бөгөөд энэ дотроос нь ямар нэгэн зүйл орох гэж үзсэн юм уу да. Тэгсээр удалгүй Эйва хэмээх химбэл оюухантай робот гараад ирдэг ба царай нэмэгтэй үнийх мэт боловч биеийн бус хэсэг нь андроид буюу хүнтэй адилхан робот байв. Юун түрүүнд Эйва Клебтэй мэдчилж өмнө хинтээч уулзж байгаагүй анх удаага Клебтэй уулзж байгаа тухайга хэлв. Тэгснэ араас нь та өөр олон хүмүүстэй уулзж байсан уу хэмээн асуухад Клеб хариуд нь би чамшиг хүнтэй хэзээ ч уулзж байгаагүй гэж хариулв. Түүний дараа Клебч ярианы сэдвийг нь хөөрхөн өөрчилж тестийн дагуу эхний ярилцлагыг эхлүүлэх хэрэгтэй байгаагаа дуулган ямар ч тач бие бинийгээ таних зорилгоор хурган яриа өрнүүлэхээр болов. Юун түрүүнд Эйвач одоо Клебд хэлж байгаа. Би нэг настай хэмээн хэлдэг ба өргөжлүүлэн Клеб түүнээс чи хэзээ анх ярьж сурсан бэ гэж асуухад Эйва би үргэлж ярьж чаддаг байсан хэмээн хариулв. Үүний дараачаар Клеб Эйва хоёр ч одоо хүмүүсийн хэлний талаар ярилцаж эхэлдэг ба Эйвач одоо хүмүүсийг төрхөөсөө л хэлтэй ярьж чаддаг хэмээн боддог талаараа хэллээ. Тэгтэн Клеб хүмүүс магадгүй төрхөөс нь ярих чадвар байдаг ч түүнийг ярианд хэрэглэж байж л ашиглаж чаддаг байх хэмээн хариулв. Ингэж тэдний эхний ярилцлага дуусав. Үүний дараа орой болоход Клеб Эйватай ярилцсандаа маш ихээр догдолж гайхширсан байдаг ба цагралтайгаа халбаг пиавуугаа сууж байхдаа ямар хөө санагдсан талаараа яриад байжулаа. Энэ үеэрээ Клеб Эйватай ярилцах үе толин завсар харж байгаа мэт санагдсан гэж хэлэхэд Нейтэн ч Клебийг магтаж чи үнэхээр сайн ярилцдаг юм байлээ гэж хэлв. Үүний дараа Нейтэн ч өдөр нь Клебийн хэлсэн үгийг дахин дурдж Клеб нэрээ чиний хэлсний дагуу би үнэхээр оюун ухааныг бүтээж чадсан бол тэр өстө бурхан шиг хүн болно доо хэмээн хэлдэг ба Клебч уг нь яг тэгж хэлээгүй юм тайлбарлах гэж оролцсон ч халбаг пиаван талсан Нейтэн ч тасралтгүй ирээд Клебээр юу ч хэлүүлсэнгүй чаваас. Тэгснэ сүулдэ Нейтэн ч хэлж байгаа. Эрв тест амжилттай болвол чи өөрөө түүнийг бурхан гэж зөвшөөрсөнд адилхан болно доо гэж мэгээд бүр амар юмнууд яриад байдаг ба Клеб юм хэлэх гэж оролцсон ч Нейтэн Клебийн яриад байгаа юмыг нь юр тоосонгүй. Үүний араас Клеб тестийн зохион байгуулалтанд санаа зовж байгаагаа хэлдэг ба уг нь тренингийн тестийн үеэр хүн робот буюу химэл оюуныг харах ёсгүй байдаг талаар хэлв. Тэгсэн Нейтэн болохоор түүний хариуд нь Эйва Айлидийн тэр шатаа давсан учраас чи түүнийг хараагүй байсан бол түүнийг яг жинхэнэ хүн гэж бодох байсан гэж мэгээд бүр амар юмнууд яриад байв. Тийм болохоор энэ туршлагын гол зорилго нь Клеб Эйваг жинхэнэ робот гэдгийг мэдсээр ухамсартай юм итгэхэд орж байгаа ажээ. Ингээд үүний дараа үзэгсэлдоход Клеб тэр шин унтаж чаддгүй ба сүултийг өрөөнд дотор камерын хяналтын системээр Эйваг юу хийж байгааг харж эхлэв. Гэтэл яг тэр үед цахилгаан тасарч Клеб өрөөндөө түгжигдэн үлддэг ба азуулж нэх удалгүй эргээд тог буцаад ирэв. Гэхдээ тог тасаргаар шууд л түгжигдэн гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? За үүний дараа Клебч өрөөнөөсөө гарan коридороор алхаж байхдаа хан дээр игнүүлэн үлгсэн хүний хиймэл царинууд байгааг олж харлаа. Түүний араас Клеб нэгэн өрөөнд орж дотор нээсэн уран зургийг хэсэг ажиглаж байснаа уцоолоод хэн нэгэн рүү залах гэж ордож байтал гэнт ардлын бодон дээр нь хэвтэнгээ ууж исэн Нейтэн дуурж Клебийн сүнсийг зайлталж очоогоо тавив. Тэгснэ Нейтэн Клеб Эвтэй холбоотой портфолио улмаас утас ашиглах боломжгүй талаар хэлэхэд Клебч түрүүн тог тасарч өрөөндөө түжигдсэн талаар дуулгав. Гэсэн ч Нейтэн түүнийг нэх тоолгүй сүүлийн үед дандаа л юм тасалдал үүсэж байгаа асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа юм нэх тоомжиргүй хариулж байгаа маа. Ядаж байхад энэ хариулт нь Клебт баг зэрэг эвгүй санагддаг ба яриагаа дуусгахын дараагаар өрөөндөө буцан оров. Тиймээс маргааш өглөө болоход нэг танихгүй эмэгтэй Клебийн өрөөнд орж ирдэг ба юу ч дуурахгүй Клеб рүү харахгүй байсараад нэг аяг кофе тавьчаад гараад өгдөг ба энэ эмэгтэйг Кёко гэдэг ажээ. Үүний дараа Клебч одоо хувцас өмсчод гараад иртлээ. Нейтэн ч одоо дасгал хийгээд өждөг ба түрэн өрөөнд нь очиж чадалгүй Кейког явуулсантаа уушлтгуулаа. За тэгсэр удалгүй тестийн 2 дугаар уулзалт эхлэхэд Клеб ахин Эватай уулзахад Эва түнд өөрийнхөө зурсан зургнуудыг үзүүлв. Хэдийгээр Эва өдөр болгон шахуу зураг зурдаг ч гэсэн юу зураад байгаагаа ойлгодгүй тул баг зэрэг бухимддаг юм байна л да. Дараа нь Эва ярианы сэдвийг өөрчилж Клебээс асууж байгаа. Чи надтай найз болохыг хүсэж байна уу гэж асуулаад тэгснэ Эва Клеб тэр хоёрын ярьцлага хитрхи нэг тал руугаа болоод өгнө гэснэ. Чи миний талаар бүхнийг мэдхийг хүсдэгч би чиний талаар баг юу ч мэдэхгүй гэж мэгээд энэ удаа Эва Клебээр өөрийнх нь амьдралын талаар яриулж гарав. Энэ зур Эва өрөөгөр алхангаа түүнийг харан ярилцдаг ба удалгүй Клеб хэрхэн гэр бүлийнхнийгээ автомашины ёслоор алдсан тухайгаа ярихад Эва гинт зогсож Клеб рүү зог тусан харж эхэллээ. Тэгтэн Клеб хэлж байгаа. Би Осло үеэр тэтэнтэй хамцууг байсан боловч аз олж амьд үлдсэн. Гэхдээ Ослын дараагаар удаан хугацаанд эмнэлэг тавьсан дээ гэж хэлв. Энэ үед Эва Клеб тохиолдсон уу гашууг ойлгож айгүй гунигтай царайснаа уучлаарай гэж хэлдэг ба Клеб ч одоо зүгээрээ хэмээн хэлж араас нь програм хангамжийн салбарт орж нэлээд чадварлаг хөгжүүлж болсон талаараа ярьлаа шүү. Өөрийгөө магтаад байгаа юм да. За тэгж Клебч ажлынхаа талаар Эвэд ярьж дэвчтэл Эвигийн царай гинт төв босноо Клебийг Нейтэнтэй адилхан юм байна гэтэглээ. Үүнд нь Клеб болохоор тийм ээ бид хоёр тэр талаар адилхан байж болох ч тэр надаас илүү их хийсэн болохоор бид хоёр өөр хүмүүс л дээ гэж хэлв. За тэгж ярианы сэдв Нейтэн рүү шилжчихэд Эва Клебээс Нейтэн дуртай хэсгийг нь лавладаг ба Клебч дуртай гэж хариулв. Дараа нь Эва Клебээс Нейтнийг найз нь хэсэг талаар асуухад Клебч одоо тийм гэж бодож байгаа талаар хэлв. Тэгсэр сүүлдээ бүр Эва Нейтэн үнэхээр чиний сайн найз юм уу гэж асуухад Клебч царцаад гинт зогслоо шүү. Тэгтэл тэр үеэр гинт тог тасардаг ба Нейтэн ч тэднийг харж сонсч чадахгүй байгаа үеийг ашиглаад Эва Клебт ингэж хэлж байгаа. Нейтэнд битгий итэг гэж хэлдэг ба Клеб зөрүүлээд яагаад ийм талаар асууж байтал гинт тог буцаад ирж байгаа маа. Энэ үед Эва юу ч болоогүй юм шиг сэдвээ өөрчилж номын тухай ярилцаж эхэлдэг ба Клебч саяын сонсон юмдаа шокорсон зогссон ивэр байдаг ба удалгүй Эвагийн ярианд оролцож эхлэв. За ингээд удалгүй оройн хоолны цаг болоход Клеб Нейтний үйлчлэгч Кейког англи хэлэхгүй гэдгийг нь олж мэдэг ба энэ талаараа асуудал нийт муу шаарчин. Энэ бол хамгаалтын арга хэмжээ. Тэгж үжил тэр миний ажиллаж байгаа юмнуудыг ойлгохгүй гэж хэлв. Үүний дараа Клебч байнга цахилгаан тасраад байгаа тухай дурдж яагаад засвар
зурчин дуудаад гялс асууж болохгүй байгаа талаар асуутал Нейтэн хариудна. Чинь аюулгүй байдлын маш том эрсдлээ. Эвагийн талаар гадны ямар ч хүнд мэдэгдэж болохгүй. Тэглээч би сүүлийн удаа ирсэн хөлсний ажилтныг бүгдийг нь алуулсан. Гэт бүр амар сэвтэм хэлээд наачв. Тэгтэл тэрийг нь сонсон клебийн ар нуруугаар хүүтээгаад амар эвгүй болж худлаа тоглож байгаа байлгүй гэж бодоод суугаад байсан чинь Нейтэн худлаа гэж хэлэхгүй зүгээр л хоолой идээ суугаад байвал яах вэ? Юун дээр хүрээд ирсэн юм бэ клеб минь. Үүний дараа Нейтэн ч клебээс туршлын талаар асуухад клеб болсон явдлын талаар ярьж өгөв. Тэгтэн Нейтэн ч одоо цахилгаан тасаргаад юу болсон талаар клебээс асуудаг бөгөөд тэгтэн клебч бид хоёр юу ч яриаггүй гэж хэлв. Хэдийгээр энэ үед Нейтэн баг зэрэг гайхширан манай хүний худлаа яриад байгааг баг зэрэг гадарсан мэт байсан боловч энэ талаар дахин л авч асуусангүй. Ингээд тестийн 3 дугаар уулзалт эхлэхэд Эва ч өөрийгөө энэ өрөөнөөс хязгаарч гарч байгаагүй гэнтэргээ тэглээ шүү. Тэгтэн клебч Эвагаас асууж байгаа. Хэрвээ чи эндээс гарвал хаашаа явахыг хүсдэг вэ? Хэмээн асуугаад түнд нь Эва би олон хүмүүстэй уулзаж тэднийг харахыг хүсдэг гэж хариулв. Үүний араас Эва клеб хоёр ч одоо хүмүүсийн талаар илүү дэлгэрэнгүй ярьцдаг ба клеб муу шаар чин Эватай болмол ойр дотно болоод идэг наасан. Тэгсэр сүлдээ клебч Эватай зөв болцох юм ярьдаг ба араас нь Эва ч клебийн нүдийг аниулж байгаа даашинч бариг энтер зүүцэн гарч ирээд баг хүн болцсон байвал яах вэ? Хайрах юм байна гэж. ChatGPT нэг өдөр ингээд гараад ирвэл дуус. Тэгснэ Эва ч хувцас өмсөнгүүтээ айгүй инээж минэснэ. Би болцон дээр ийм хувцас өмснө энтер тэгээд байвал яах вэ? Бадзарвана гэж. За үүний дараа клебч одоо Нейтэнтэй уулздаг ба өмнөх уулзтаас хойш баг шоконд орж Нейтнээс чи яагаад Робто эмхтэн юм шиг болгосон юм бэ? Роботуудад хүүс хамаагүй үстэй гэж асуув. Тэгтэл Нейтэн хариудна. Би түүнийг байгаль дээр байдагтай л адилхан болгохыг хүссэн юм гэж хэлдэг ба клебч одоо тэр нь яг юу болохыг ойлгосонгүй. Нейтнийг зориуд Эваг өөрт нь татагдах байдлаар програмчилсан хэмээн буруутгаж гарав. За тэгтэл үүнийг сонссон Нейтний өвчин гинт хөдлөнгүүтээ клебийг нэгэн өрөөрөө дагуулan орж хан дөлгөөтэй том зургийн өмнө авчирв. Үүний дараа Нейтэнч тэр зургийн зураачийн талаар тайлбарлаж өгөн ярианыхаа төгсгөл "Эрв тэр энэ зургийг зургахдаа өөрийнхөө арга барилыг баримтлаагүй бол яах байсан бэ?" гэж асуулаад түнд нь клебч "Тэгвэл тэр хизээч уран зургийг зурж чадахгүй байсан" хэмээн хариулахад Нейтэн түүний яг энэ яриг үлгэн авч өөрийнхөө туршилтыг зураачийн арга барилтай зүүрлэн хэрв тэр алхан бүрийг нарийн бодож төлөвлөсөн бол хизээч амжилтанд хүрэхгүй байсан гэж мэгээд нөгөө л нэг ойлгомжгүй амар юмнуудаа яриад байв. За ингэж хэсэг нэрвцсийн дараагаар Нейтэнч тайвширдаг ба Эва клеб татагдах байдлаар програмчлаагүй. Мөн Эва чамд дуртай мэдтүр үзүүлж байгаа талаар нь хэлв. Сэвтэ. Их үүний араас үзэл солигдоход Эва клеб хоёрын 4 дахь уулзалт эхэлдэг ба клебч одоо коллежд байхдаа хийж байсан нэгэн хиймэл оюун ухааныхаа талаар ярьв. Клеб тухайн үед хиймэл оюун ухаанаа хар цагаан өрөөндөх Мэри хэмээн нэрлсэн ажээ. Мэри гэдэг нь эмэгтэй эрдэмтэн бөгөөд Мэри төрснөөс хойш өөрийн бүхэл амьдралаа хар цагаан өрөөнд өнгөрөөсөн тул хизээч өнгийг бодитоор харж байгаагүй аж. Гэсэн ч Мэри өнгөний тухай бүхэл мэдлэгийг эзэмшсэн ба нэг өдөр өрөөнөөсөө гарan бодит байдлыг харахад тэр анх удаа өнгө ямар мэдрэмж төрүүлдгийг ойлгосон байна. Ингэж клебч одоо Мэригийн талаар ярьж байх зур Эва өөрийгөө Мэритэй адилхан боддог ба хар цагаан ертөнцид ганцаараа амьдарч байна гэж төсөөлөж байгаа шиг. Тэгсээр удалгүй клебийн ярьсан түүх дуусахад манай хүн ингэж хэллээ. Хэрвээ Мэри машин байсан бол тэр өөрийгөө өрөөнөөс гарах үед хүн гэж мэдрэх байсан да. Бараг л оргуулчих гээд үзээд байгаа юм хаашийн. За энэ үед Эва клеб рүү амар төв царай гарган ширтээ зогсож байдаг ба тэгтэнч клеб гинт амаалдаж тэр чамааг шалгахын тулд энд авчирсан. Чи түүнийг мэдчихвэсэн юм хэмээн асуув. Түнд нь Эвач "Гүй, гэхдээ үүнийг мэдгэд над гонигтай байна" гэж хариулж дуусаагүй байтал гинт тог тасард наачваа. Улаанбаатар юм уу хаашийн. За яг энэ үеэр клебч одоо боломжийг ашиглан Эвагаас "Чи яагаад Нейтэнд итгэж болохгүй гэж хэлсэн бэ?" хэмээхэд Эва Нейтэн бүх зүйлийн талаар худлаа ярьдаг гэж хариуллаа. Үүний дараагаар клеб "Яагаад ингэж ойр ойрхон цахилгаан тасраад байгаа юм бэ? Нейтэн зориуд таслаад байгаа юм уу?" гэж асуугаад Эва хариудна. "Би цахилгааныг тасалж чаддаг" гэж хариулвал яах вэ? Эва өөрийгөө цэнэглэх үе цахилгааны урсгалыг эсрэг жигтэн эргүүлж чаддаг ба яг энэ мөчид клебч одоо өөрийгөө азар биш анханасаа сонгогдсон болохоор энд ирсэн гэдгээ баг угаар ойлгож байгаа юм чинь. Оо shit гэж. Үүний дараа үзэг солилцоход клеб Нейтэнтэй зөв хүрхрээний дээр алхаж явдаг ба энэ үеэр асууж байгаа. "Чи яагаад намайг сонгосон юм бэ?" гэвэ. Тэгтэл Нейтэн ч хариуд ингэж байгаа юм. "Би чамайг анханасаа зөв асуултуудыг асууж чадах хүн гэдгийг мэдэж байсан" гэж байгаа. За энэ ч бүр анханасаа нотой байсан юм байна л да. Энэхүү клебч Нейтэнтэй ярилцаад иргэн байж турж иртэл Кейко Нейтний нөгөө зурагтай өрөөнд зургийг ширтээ зогсож байдаг ба клебч орж ирэнгүүтээ Кейкогоос Нейтэн хаанагааг асуудал цаатах нь бүр ойлгож байгаа чинь жалга. Тэгэхээр н клеб дахиад асуудал Кейко өнгөрийнхөө товчийг тайлаад байдаг ба клебч тэрийг нь болиулах гээд үзэж байтал Нейтэн гэж шаарч дахиад л согтуу ороод ирэв. Тэнгүүтээ Нейтэн хэлж байгаа. "Наадах чинь Жэний хэлснийг ойлгохгүй. Чи цагаа дэмий үрээд байна. Харин бүжиглвэл өөр шүү" гэж хэлээд хөгжим тавьдаг ба араас нь өөрөө тэр чигээр улаан хөхтэй болж Нейтэн ч Кейкотой цуг бүжиглээд өстө алж өглөө. Уу ер нь эртгэн амиа утаа цугтаасан дээр юм биш үү те клеб минь. За үүний дараа үзэг солигдож тестийн 5 дахь уулзалт эхлэхэд Эва клебийн хэл амиг суулгангаа алдаад айгүй их асуулаа. Эхэндээ Эвагийн асуултууд нь зүгээр энгийн зүйл байсан сүүл рүүгээ "Хэр би тестийг давж чадахгүй бол яах вэ?" гэж асуудаг ба клеб энд нь хариулж чадсангүй. За тэгж байтал цахилгаан дахиад л гинт тасардаг ба энэ үед нь Эва клебээс "Чи надтай цуг баймаар байна уу? Би чамтай цуг баймаар байна" энэ төр гэлээ шүү. За энд баг хурган манипуляцийн юм явууч
явчлаа шүү. Үүний дараа Нейтэн Клеб хоёр гадаа сунгаа ахаад луугаа сууж идэг ба бараг 5 хоног дараалаад уучгүй яв. Энэ үеэрээ Нейтэн ч Клебд Эвагийн дараагийн загварыг бүтээхэр төлөвлөж байгаагаа хэлдэг ба Эвагийн хиймэл оюуныг татан авсны дараагаар анализын бүх дурсамжийг нь устгаж буцаагаад бинд нь хийнэ тэглээ. Тэгтэл үүнийг сонссон Клеб ч одоо яс юм дээрээ Нейтэн Эваг устгахаар төлөвлөж байгааг ойлгодог ба үүний дараа манай хоёр ч хамтдаа байшин руугаа яван оров. Энэ үед ч гэсэн Нейтэн буудан дээр хөвтөд уугаад байдаг ба сүүлдээ уусаар угаа тасраад унахад Клеб түүний түлхүүрийг авангуудаа компьютер руу нэвтрэн оров. Ийхүү Клеб Нейтний компьютер дээрээс Эвагийн өмнө хийсэн бүх хиймэл оюун ухааны бичлэгийг нь олж үзв. Тэгтэл бичлэгнүүдийн нэг дээр нэгэн эмэгтэй хүн шиг робот хэлж байгаа. Чи намайг яагаад энд хориод байгаа юм бэ гэж орилон шилэн ханыг нь гараараа тасарч унтал цохиод идэг наасан. Ингэж энэ бүхнийг Клебч үзэнгүүтээ гүн шоконд ордог ба дараа нь Клебч Нейтний унтлахын өрөн дотор ороод иртэл Кейко нүм нүцгэн хөвтөж байлаа шүү. Энэ үеэр Клебч Нейтний шүүгэн дотроос өөр роботуудын биеийн сүдийг олж хардаг ба эцэст нь Кейког хүртэл робот болохыг нь олж мэдчихэж байгаа юм. За тэгтэл яг энэ үед Нейтэн сэрцэн өөрийнх нь түлхүүр алга болсон байгааг хараад үжитэл Клеб цаанаас ямар ч гэмгүй царилцан гарч ирээд "Мэ чи энэ түлхүүрөө унгаачих" гэдүүгүү. Ингээд тэр шөнө Клеб ерөөсөө унтаж чаддгүй ба юу үтсэн харснаа дахин бодож сүултээ өөрийнхөө хүртэл яг жинхэнэ хүн мөн үү гэхэд хүртэл эргэлзэж эхлэв. Ингээд сүултээ бааны өрөөнд оронгуудаа Клеб нүур амаа харж арьсаа хүртэл гүн зүсэж үзэж байж өөрийнхөө жинхэнэ хүн гэдэгтээ итгэж байгаа юм чинь. Хамгийн амар нь Клеб тех үеэрээ бүр ямар ч сэтгэл хөдлөл үзүүлдэггүй ба өөрийнхөө цусыг толь мөлөн дээр түргэж мөргснээ хаг цохиж мөхөд баг аимшиг кино шиг болоод байдаг наасан. Тиймхүү маргааш өдөр нь болоход тестийн 6 дахь асуулт эхлэхэд Клебч Эвад өөрийг нь устгахаар төлөвж байгааг хэлдэг ба Нейтнийг согтоож байгаа дахин тог тасрах үе таалгануудыг нээж Эваг суллахаар болсон талаараа хэлв. Ингээд маргааш өглөө нь болоход Клебч үүч болоогүй юм шиг галтгоонд орж ирээд Нейтэнтэй мэдчилдэг ба тэгэхэд Нейтэн ч өнөөдөр Клебийг байх сүүлчийн өдөр маргааш өглөө 8 гэхэд нислэг дэрэг ирж түүнийг авч явахаар болсон талаар хэлв. Тэгтэн Клебч "Өө тэгвэл хоёулаа намайг явахаас өмнө ганц юм задлвал яаж вэ?" гэдэгтэл Нейтэн ч "Өө би архинаас гарсаа" гэж хэллээ шүү. За тэр үед Клебч одоо бантаад ганцаараа удаг ба удалгүй Нейтэн ч ярианы сэдвийг Эва руу чиглүүлж тестийг давсан эсхийг Клебээс асуулаа. Түүнд нь Клебч одоо Эва тестийг давсан хэмээн хэлдэг ба энэ үед Нейтэн Клебийг дагуулan галтгооноос гарч том өрөөнд орж ирв. Харин тэр үед Кейко ч гэсэн явсаар байгаад Эвагийн өрөөнд ороод ирвэл яах вэ? За тэр зур Нейтэн ч Клебд компьютер дээрээсээ бичлэг үзүүлдэг ба энэ бүх хугацааны турш Эвагийн өрөөнд байсан камерууд чинь батарейгаар ажилладаг байсан ажээ. Тийм болохоор Нейтэн тог тасрах үед Клеб болон Эва хоёрын дунд болсон бүхнийг сонссон ба энэ туршилт нь Эвад зориулагдаагүй яг яс юм дээрээ Клеб байсан талаараа хэлв. Бүр анханасаа л Нейтэн Эваг яг жинхэнэ хиймэл оюун ухаан мөн эсгээ шалгаж үзэхийн тулд Клебийг сонгон авсан ба түүний туршилт жамжилттай болж Эва 9-9-дөө Нейтнийг тархитан хурган манипуляц хийж өөртөө туслуулахаар болсон байвал яах вэ? Айхтар гэж. Энэ үед Клеб Нейтний нүд рүү харалгүйгээр "Чи намайг сайн код бичдэг болохоор дудаг үсттэй. Чи анханасаа л намайг сонгосон. Миний гар утас компьютер гээд бүгд рүү нэвтрэн орж миний хайлтын түүхийг үзэж амьдралын хэв маягийг маань судалж намайг гэр бүлгөө ямар ч найз зохингүй гэдгийг мэдсэн" гэж хэлвэ. Тэгтэл Нейтэн өргөжлүүлэн "Бас дээрээс нь чи ёс суртахуунтай хүн. Туршилт амжилттай болсон. Эва чиний толгойг амжилттай эргүүл чамайг өөртөө татаж чадсан. Энийг л хиймэл оюун ухаан гэхгүй бол өөр юу хиймэл оюун ухаан гэх юм бэ? Би та хоёрын зогтохоор төлөвлөж байгааг чинь мэднэ" гэлээ шүү. За тэгж яг энэ үед Нейтний байшингийн тог тасардаг ба "За одоо та хоёрын төлөвлөгөө эхэлж байна уу" гэж чимээгээд Нейтэн Клебийг шоолоод байдаг наасан. Тэгтэн Клебч хариу болгож "Би чамайг тог тасрах үед бид хоёрыг ажиглаж байна гэж анханасаа таамаглаж байсан. Тийм болохоор би чиний системийг аль хэдийн өөрчилж тог тасрахаар бүх хаалгыг нээдэг болгоцсон" гэтэглэн шүү. Гэтэл Нейтэн ч одоо үүнийг сонсомгцсон гүн шоконд ордог ба хяналтын камерлогоо гэс очоо шалгатал Эва аль хэдийн өрөөнөөсөө гараад явцсан байвал яах вэ? За тэгж Нейтэн ч уурандаа Клебийг цогж унгаан өөрөө Эваг зүйл дуусгахаар доош муулаа. Харин яг энэ үеэрээ Эва Кейкотой уулзаад байж байдаг ба чихэнд нэг юм шивнчээд үжитэл Нейтэн ч буун ирэн Эватай ноцлож нэг гарыг нь хөвдөж хаялаа. Тэгтэл яг энэ үеэр Нейтний араас Кейко гарч ирэн нуруунд нь хутга дүрээ хайчдаг ба Нейтэн ч Кейког хэмт цохиод үжитэл Эва шууд дэндүүлж гарч ирээд Нейтний чэйж рүү хутга зоож хаяад алаад хайчдаг нас. Бурхан минь гэж. За ингээл хөөрхий Нейтэн өгч байгаа юм да. Киног дүгнж хэлэхэд хүн төрлийн зан чанарын хоёр төл болох бардам, өөрийгөө дүглэгсэн зам болон гинэн итгэмтгий байдлыг маш яруу тод харуулсан гэж хэлж болохоор юм. Нэг талд өөрийгөө бүхнийг хэн чадна гэж утсан бардам зам байхад нөгөө талд нь амархан итгэж хүүхчиг гинэн байх хоёр хит хэтрүүл ямар аюултай үр дагавар төрүүлж болохыг маш тодорхой харуулжээ. Мөн хэд ухамсартай хиймэл оюун ухаан хэрхэн хүмүүсийг тавж гарч болохыг киноны уран бүтээлчид онцлон харуулахыг зорьсон ба эцсийн дүнд нь асуудал нь хиймэл оюун ухаанд биш ээ. Харин түүнийг бүтээсэн хүний бардамнал ёс зүйн хариуцлагагүй байдал оршиж байгааг энэхүү кино бидэнд сануулахыг оролцсон гэлтэй байгаа юм. Тиймээс энэ бүтээлээс харахад заримдаа хиймэл оюун ухаанаас илүү аюултай зүйл нь түүнийг бий болгож хүн нөөрөө байж болох юм. Энэ дүрэд манай бичлэг өндөрлж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараарай. Дараагийн дугаар том утгагүй шүү. Хүлээж өгөөрэй.